хурцгаар хөтөлбөрт орж исэн дэлхийн компаниуд. 2009 онд аялагч жуулчдын сайн мэдэх Airbnb компани Y Combinator-ын хурцгаар хөтөлбөрт дэлгэсэн бөгөөд тэндээс $20,000 хөрөнгө оруулалтаас гадна бизнесийн эхний шатанд маш хэрэгтэй чухал зөвлөгөө удирдамж нөөцөөр хангагдсан. Генетик биотехнологийн компани 23andMe 2007 онд StarX-ийн хурцгаар хөтөлбөрийн эхний кохортод орон хөрөнгө оруулалт, ажиллах офис, нөөц бололцоо, туршлагатай бизнес эрхлэгчид болон салбарын мэргэжлүүдийн зөвлөгөө гэх мэт олон талын дэмжлэг авсан. 2007 онд Dropbox нь Y Combinator-ын хурцгаар хөтөлбөрт нийтэн $15,000 хөрөнгө оруулалт аван мөн тэдний алсын харааг тодорхойлж бүтээгдэхүүнээ боловсронгуй болгох тусалсан туршлагатай entrepreneur-ууд болон салбарын мэргэжлүүдтэй танилцсан. 2012 онд Techstars хурцгаар хөтөлбөрт дэлгэсэн Snapchat нь стратегийн зөвлөгөө авахаас гадна бүтээгдэхүүн бизнесийн стратеги боловсронгуй болгон мөн үнж болшгүй заавар дэмжлэг үзүүлсэн туршлагатай менторууд болон салбарын мэргэжлүүдтэй хамтран ажиллах боломж олгосон юм.